За дараагийн бодлого 20. За 5 хуваахад 3 үлддэг, 1 үлддэг. 3 оронтой тоо хэд байх вэ гэж. За тэгэхээр эхнээс нь хичээд үзье. 5 хуваахад 1 үлддэг 3 оронтой хамгийн эхний тоо бол 101. За дараагийн тоо нь бол 106. За түүний дараагийн тоо бол 111. За гэх мэтлэн ингэ. Энд хамгийн сүүлийн тоо бол 996. 5 хуваахад 1 үлддэг 3 оронтой хамгийн их тоо нь. За тэгэхээр энд нийтдээ хэдэн тоо байх вэ гэж. Энэ бол 5 гэсэн ялгууртай арифметик прогресс. Энэ арифметик прогресс юм бол эхний гишүүн нь 101 байна. За тэгэхээр арифметик прогрессийн ерөнхий гишүүний том явал А1 дээр нэмэх нь N-с хоног үржих нь D гэж. Энэ дөрөв гишүүний юм онцлог. За тэгэхээр энэ А хэд вэ гэдгийг л олох гэж байгаа гэсэн үг. Ямар N байх вэ? За өөрөөр хэлбэл AN тийм ээ. AN 996 бол N хэд вэ гэсэн. Өөрөөр хэлбэл энэ 996-тай тэнцдэг юм бол N хэд вэ гэсэн. За тэгэхээр A1 дээр нэмэх нь N-с хон 1 D тэнцвэг 996 юм бол N хэд вэ гэсэн. Тэгэхээр орлууд очиж A1 маань 101 нэмэх нь N-с хасах 1 үржих нь D нь бол 5 байгаа тийм ээ. За 996. За энийг бодно гэсэн үг. За энийг ингээд бодохоор 5n тэнцүү. За ингээд хасах 5. Хасахлаа 96. За энэ хоошоо гарахаар 96 хасагдаад 900. За 5 нь очихоор 100. Өөрөөр хэлбэл энэ 996 гэдэг тоо бол энэ дарааллын 180 дахь тоо гэсэн үг. Ийм 3 оронтой тоо бол 180 шиг байх нэ гэсэн үг. За ингээд бодлоо дараагийн бодлого 21. За x-с асах нь 5 3-аас. За ийм модультай тэнцэтгэл шиг бодоо гэсэн. За тэгэхээр ийм тэнцэтгэл биш бол тодорхойлолтоо ашиглаад ч юм уу шууд ингээд бодож болно. Одоо өөрөөр хэлбэл энэ x-ийн оронд орлуулад энэ хооронд модулын хоорондын зай гэсэн үг. Энэ зай бол координатын эхлээс 3-аас бага зайд байхын тулд 3-аас 3-ын хооронд байж хэвээр. Энэ модуль дотор байгаа илэрхийлэл нь. За тэгэхээр энэний хоёр талд 5-ыг нэмээд өгчвөл 2 x 8 энэ болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ тэнцэтгэл бишийг хангах тоонууд бол энэ завсрын тоонууд гэсэн үг. За энийг бол шийдвэр бичлэгт x-ээр ялагдах нь за 2 орохгүй учраас хаалтын гадагш нь харуулна 2-оос 8. За ингэ болох гэсэн. Өөрөөр энэ тэнцэтгэл бишийг болгох юм. За дараагийн бодлого 22. За x1 x2 нь x квадратаас асах нь 3-ээс за нэмэх нь 1 тэнцвэг. За энэ тэгштгэлийн язгуурууд бол x1-ийн 4 зэрэг нэмэх нь x2-ийн 4 зэрэг хэдтэй тэнцвэг байх вэ гэсэн. За тэгэхээр энэ төрлийн бодлогыг бол бид битийн теорем ашиглаад үздэг. За тэгэхээр битийн теоремосоор хоёр язгуурын нийлбэр бол x-ийн өмнөх коэффициентийг эсрэг тэнэлтэд аваад x квадратын өмнөх коэффициент аваад. Энийг эсрэг тэнэлтэд авахаар нэг 3, энэний өмнөх коэффициент 1 учраас x1 x2-ын энэ тэгштгэлийн язгуур мөн юм бол нийлбэр нь 3 байх ёстой.
Биетийн теорем гэсэн. Тийм үү? Биетийн теорем гэсэн. За мөн биетийн теоремоос хоёр язгуурын хөвчөөр бол сул коэффициентийг x квадратын өмнөх коэффициент харьцуулдаг. Тэгэхээр хоёр язгуурын хөвчөөр бол 1 байх ёстой. За биетийн теоремоос бол ингэж хэлж чадна. За тэгэхээр энэ дөрвөн зэргийн нийлбэрийг олохоос өмнө бүгдээрээ квадратуудын нийлбэрийг бол. Квадратуудын нийлбэр. За энэ квадратуудын нийлбэрийг энэ хоёроор илэрхийлж бичье. За тэгэхээр 7 томьёо нас бол та бүхэн энэ адилтгалыг бол мэднэ гэсэн үг. За нийлбэрийн квадратаас 2-ын өрчгөн x 2 ингээ хасчих юм бол квадратын нийлбэр байна. За энэ мэдэгдэж байгаа учраас орлуулга бичиж. Тэгэхээр 3-ын квадрат хасах нь энэ үржүүр 1 учраас 2 тэнцүү 7. Бид нэр ийм адилтгал ашиглаад квадратын нийлбэрийг 7 гэдгийг мэдчихлээ. За одоо дөрвөн зэргийн нийлбэр бол. За дөрвөн зэрэг. За яг саяныхтай төстөөр энэ бол x1-ийн квадрат x2-ийн квадратын нийлбэрийн квадратаас хасах нь 2-ын өрчгөн x1 x2-ийн квадрат. За мөн 7 номоос та нар энэ адилтгалыг бол мэдчихнэ. За тэгэхээр нэг үргэлжлүүлье. Квадратын нийлбэр бол 7 гэдгийг сая олцсон байна. 7-ын квадрат 49 хасах нь 2-ын өрчгөн 2 язгуурын өрчгөр 1 байгаа. Квадрат зэрэг дэвшгээр 1 2 2 гэсэн үг. За ингээд хасчихаар 47 болж байгаа. За өөрөөр хэлбэл дөрвөн зэргийн нийлбэр бол 47 гэх нэ. За энэ болгоно боллоо.